Сайн байцгаана уу? Янчмаа байна. Энэ удаа би надад ирсэн асуултанд хариулах гэж энэ дугаарыг бэлдэж байна. Тэгэхээр залбирах үед гар өвдөд байдаг. Эсвэл тухайн хүний өвчин ч юм уу нуруу янз бүрийн байдлаар өвддөг. Тэгээд ингээд тэр хүний өвчин авч байгаа мó? Эсвэл нь одоо ямар учраас ингэдэг вэ? Нэгдүгээрх нь. Тэгээд тухайн хүний өвчнийг авчдаггүй. Тэгээд би дахид залбирхаа болоод тухайн хүний залбирсан чинь тэгсэн. Тэгээд би тэрнээс хойш болсон. Одоо би яах ёстой вэ гэсэн асуулт ирсэн надаа. Энэ дээр ийм тайлбар хиймээр. Ер нь бол тухайн хүнийг залбирах үед тухайны өвчнийг та авдаггүй. Итгэлийн төлөө залбир хийх гэж байгаа бол тухайн өвчнийг Есүсийн нэрээр хөөж залбирдаг байгаа. Гэхдээ тухайн өвчин юунаас болж өвдсөн бэ гэдгийг мэдэх явдал мэдээж чухал. Үнийг ариун сүнсээр мэдэх боломжтой. Тэг үнэхээр мэдэх боломжгүй байх юм бол өвчний төлөө залбирч болно. Тэр тохиолдолд та тухайн хүний өвчнийг авахгүй. Гэхдээ зарим тохиолдолд зарим библик авьяас дээр тухайн хүний өвчнийг мэдрэх тохиол байдаг. Илчлэлтийн сүнс гэвдээ. Энэ нь бол ямар учиртай бэ гэхээр тухайн хүний ямар хаанаа өвдөж байгааг мэдэх хэд хэдэн тохиолдол байдаг. Нэгдүгээрх нь мэдлэгийн үг. Мэдлэгийн үг гэдэг библик авьяас яг өвчнийг залбирах үед яаж илэрдэг вэ гэхээр энэ өвчин юунаас болж эхэлсэн, ямар төрлийн өвчин, энэ хүн ямар өвчтэй гэж шууд ариун сүнсээр мэдэх боломжтой гэсэн үг. Мэрэгүү ухаан хамт хэрэглэж болдог. Энэ өвчнийг яаж залбируул боломжтой болох вэ? Яг бол зүгээр болох вэ? Төсөөрөмж буюу сүнс ялгах чадвар дээр бас ханаас яаж эхэлсэн бэ? Энэ өвчин юунаас болж үүдэлтэй байх вэ? Энэ сүнсний хүү, махан биеийн хүү, эсвэл сэтгэн санааны өвчин үү гэдгийг ялгаж болдог. Энэ гурван библик авьяас зэрэг яг үедээ тухайн хүнийг залбирах үед хэрэгдэж болно. Энэ үед илчлэлтэй сүнс заримдаа орж ирдэг бөгөөд тухайн хүний хаана яаж өвдөж байгаа нь баг зэрэг тухайн биеийн дээр хүний залбирч байгаа хүний биеийн дээр одоо өвдөх ч юм уу байдлаар илэрх боломж байдаг. Энэ тохиолдолд энэ библик авьяас дөнгөж ихэн хэлж байгаа үед илүү мэдүүлэх зорилготой орж ирдэг байна. Та энэ үед санаа зовхгүй залбирт дуусныхаа дараа илчлэлийн сүнсэнд баярлалаа. Одоо миний биеийн дээр байгаа өвчин алга болно гэж залбирахад энэ алга болох ёстой. Заримдаа 2-3 өдөр болох тохиол байдаг. Тэр үед санахтай олондоо ч юм уу тухайн хүний төлөө үргэлжлүүлэн залбирсаа байх ёстой. Ерөнхийдөө хэрвээ discernment gift буюу сүнс ялгах чадвар авч биелэг авьяас авч байгаа болвол ойлгох залбираад авах хэрэгтэй. Эхний ээлжинд бол өөрийгөө болон ахтай хамаацад найз нөхөд гэх мэтлэн орчин тойрны хүмүүсээ залбируул илүү зүгээр. Яагаад гэвэл ядаж алдаа гаргахад чамд хэлж өгнө. Танихгүй хүмүүстээр тэгж алдаа гаргах юм бол тэр нь зохистой биш. Сүнс бол алдаа гаргадаггүй, харин бид заримдаа төрөлдөх тохиолдол байдаг. Мэдээж ариун сүнс бол хизээч алддаггүй. Бурхан хизээч алддаггүй. Харин бид нар алдах боломжтой учраас заримдаа ялангуяа сурж байгаа үед ялангуяа эдгэрлийн залбиралт хийх туршлагатай биш хүмүүст бол энэ нь илбэг тохиолддог зүйл. Тийм учраас харин үргэлжлүүлэн залбирсаар байгаараа гэж би харин урамшуулмаар байна. Тийм учраас тухайн хүний өвчнөг бол автаггүй. Ямар тохиолдолд харин өвчнийг мэдэрч болдог. Өвчнийг мэдрэх үед заримдаа нэгүсэл орж ирдэг. Тухайн ямар хүнд өвчтэй байгааг мэдрэх үед ташчин сэтгэлээсээ залбирах боломжос гарч ирдэг байна. Тийм болохоор тэр нь ерөөсөө айлтгүй залбирсаар байх хэрэгтэй. Ерөнхийдөө нэг хэдэн сар залбирсны дараа ихэнхдээ энэ өвчнгүүд бол алга болдог бөгөөд баг зэрэг л мэдрэмж төрдөг болдог. Бас нэг асуулт байсан. Надад муу сүнс байх шиг байна. Гэтэ хөөлөгчгөр 7 болоод ороод ирчихв. Одоо би яах ёстой вэ гэж асуусан. Тэгэхээр Эфес номын 1 дээр юу гэж байгаагаар ариун сүнс таныг хамгаалдаг гэж байдаг. Юу гэсэн үг гэхээр та үнэхээр итгэгч бөгөөд ариун сүнстэй байх юм бол муу сүнс нь гарлаа гэд 7 болд отож орохгүй хамгаалтан байдаг. Жишээлбэл компьютерийн програмтай адилхан. Антивирусийн програмтай байх юм бол дотор нь байгаа вирусуудыг скан хийж устгах ёстой. Хайж олоод устгах ёстой. Гаднаас харин орж ирэх вирусыг хамгаалж байдаг. Тэгээд доторх байгаа вирусуудыг скан ба хайж олоод устгах явдал бол маш чухал. Харин гаднаас орж ирэхийг хамгаалж байдаг.
итгэгч хүмүүстээр одоо муу сүнстэй байх нь байхгүй ч гэх юм уу янз янзын одоо теологийн ойлголтууд байдаг. Би энэ теологийн маргаан хийх гэж ярьсангүй. Харин ямар ч байсан итгэгч хүмүүс дотор янз бүрийн байдлаар муу сүнс шүглсэн асуудлууд эсвэл муу сүнс дарамтлсан эсвэл ямар нэгэн жижиг сажиг муу сүнс байх явдал байдаг. Яг нэм бактери шиг заримдаа хүн өөрөө мэдгүй өвчтөй болдог шиг сүнсэн дээр ч гэсэн янз бүрийн тэм өвдөлтөө сүнсний бохирдолтууд бол үүссэн байх болцсохгүй байдаг. Ихэвчлэн итгэж болохоос өмнө орж ирсэн болцоо байдаг. Тийм учраас энэ бүхний та харин цэвэрлүүлэх ёстой. Энэ муу сүнсийг хэрэг мэдсээр байж устдахгүй бол тэр нь буруу зүйл ягдвал та түүнийг эсэргүүцэхдээ тэр танаас нисэн одно гэж хэлсэн. Тэгэхээр та эсэргүүцэх ёстой гэсэн үг ээ. Тэгэд энэ талаар яаж хөөх вэ? Яах вэ гэх юм асуудлуудыг та бүхэн магадгүй та дотрын хичээлээс мэдэж аваарай. Гэхдээ хэрв залбирах үедээ санаа зовхгүй залбирч байгаараа 2 дугаарт муу сүнс хөөхөөс айх шаардлага байхгүй гэсэн үг. Баярлалаа.